За сайн байцгаана сонсогчдоо, үзэгчдээ. Ном ярьжиг подкастын шинэ дугаар эхэлж байна. Бид амсан ёсоор энэ удаад нөгөө Гүмөрө гэдэг алдартай зохиолчийн харуулт өгүүлгийг сонгож авсан. Энэ өгүүлгийг одоо бид мөдхөө ингээд бүрийн ихээр нь та бүхэнд уншиж өгнө. Тэгээ унсныхаа дараа энэ өгүүлэгт юу ажиглагдсан бэ гэдэг талаас ярина гэж бодож байна. Гэхдээ ер нь бол нэг ийм байдаг л да. Одоо ингээд өгүүлэг бичих, зохиол бичихийг ингээд гол урсгалтай адилдах гэх юм бол тийм жижигхэн горих ингээд хад чулуутай газар ингээд бориглоод боргоо үүсгээд эрчимлэг үйл явдал нь ингээд хурц өрнөсөн тийм өгүүлбэрүүд байдаг бичлэгийн арга барилтай хүмүүс байна. Одоо ингээд харах юм бол одоо Оросын зохиолч Василий Шукшины өгүүлбэрүүд бол тэр чигээр үйл явдал байдаг. Монголын ч гэсэн олон зохиолч тийм их үйл явдал хөөж бичсэн зохиолч олон бий. За зөвхөн одоо бид нар ингээ өмнөх жишээ ярихад өмнө жижиг гартай чэйн гэдэг өгүүлэг бид нар ярьж гисэн тий. За генерал гэдэг өгүүлэг ярьсан. Нөгөөх юу нартай өдрүүдийн дурсамж гэдэг. Нартай өдрүүдийн дурсамж жижиг гартай чэйн гэдэг хоёр өгүүлэг бол тэр чигээр үйл явдал гэхгүй. Тий. Үйл явдал. Тэгэд бид нар бас түрүүнд ярьсантай яг жижиг гартай чэйн гэдэг өгүүлэг дээр маш хурц шийдэлтэй өгүүлэгэ гэж хэлж ирсэн тий. Гэтэл нөгөө талд нь яадаг гэхээр одоо гэдэг намуухан урсгалтай жижиг гол горих байдаг. Доотлолт нь элс өнгөнгийн чулуу ингээд тунцсан. Урсгал нь бол урсж байгаагүй нь мэддэхгүйгээр ингээд нэгэн жигд ингээд урсж идэг тийм гол горих байдаг. Яг тэрнтэй адилхан бичлэгийн арга барилаар бичдэг дэлхийн сонгодог зохиолч бас олон бий. Энэ бол зохиолчийн эзэмших ёстой одоо тийм ээ их дээд зэргийн том ур чадвар байхгүй ер нь бол. Одоо дэлхийн богино өгүүлгийн их том мастерууд байна шүү дээ. Чехов байна Оросын. Чехов өгүүлгүүд бол яг тийм ингээд их хурц хөдөлгөөн харагдахгүй мөртлөө өгүүлгийн дотроо дандаа мэдээж их хөдөлгөөнтэй шүү дээ. Байнга л хөдөлнө. Гэхдээ хурц үйл явдлууд, хурц шийдлүүд гэхээс илүүгээр зохиолч игээл жижигхэн маш жижиг юмнаас ахуулаад тэрнээсээ ингээд цааш ургуулад ингээд дүрстэн бичдэг, хөөрнөн бичдэг ийм аргууд байна. За Борхесын өгүүлгүүд байна тийм ээ. Өөр ч одоо манай Монголоос бол Параллел Ловсон цэрэн гэдэг зохиолчийн өгүүлбэрүүд бол яг ингэж хүүрнж явдаг. За Пүрүжийн баяр сайхан зохиолчийн одоо Монголын өгүүлбэрүүд бол яг ийм. Хурц үйл явдал гэхээс илүүгээр зохиолч тэрийг маш жижиг гэлтгүй үйл явдал, үйлдэл тэгээд өөрийнхөө одоо нэг дотоод сэтгэлд ургуулсан бодсон тэр зохиолынхаа дүр зохиомжийг ингээ ягуухан ингээд дүрслээд бичээд байдаг тийм ээ. Энэ бол ингээд ус жижиг баг гол урс ус ингээд намуухан хүнд анзаарагдамгүй урсж байгаа юм шиг тэгж төвггүйгээр ингээд бичигдсэн юм зохиолууд байдаг. За тэг би яг энийг яагаад ингээд дурсаад яриад байна гэхээр шүү дээ. Энэ Гүмөрө зохиолчийн харуулт гэдэг өгүүлгийг уншихад надад яг л тийм мэдрэмж төрсөн байхгүй ер нь бол. Тэгээд одоо нэгэнтээ энэ зохиолчийн тухай ярих гэж байгаа учраас бусад зохиолчдын одоо тухай жишээ авсан тэр ишлэлүүдийг бол хойш нь тавья. Ягаад гэхээр энэ зохиолчийнхаа тухай эхлээд ярьж зохиолчийнхаа энэ зохиолоо хоног олон уншиж танилцуулъя гэж бодож байна. За тэгээ би яг чамайг нэг Гүмөрө зохиолчийн тухай юу ягараа гэсэн те ямар мэдээлэл бэлдээтгэхэрэг гэсэн. За Гүмөрө бол Хятадын алдартай зохиолч мөн судлаач, эрдэмтэн бас зохиолчдын хорооны дарга түүх судалдаг, улс төрч ийм олон авьяасыг нэгэн биед ингэж бүрдүүлсэн авгуу зохиолч хүн байна. Тэгээд олон бүтээлтэй. Би тэр бүтээлүүдийн жагсаалтыг харсан чинь бараг 2-3 хуудас. Зөвхөн ном бүтээлийн жагсаалт. Тэгээд харсан чинь ямар олон бүтээл төрөвсөн хүн бэ гэж бодлоо. Тэгээд бас харсан чинь олон ном бүтээл орчуулсан хүн байна. Япон хэлнээс, герман хэлнээс, англи хэлнээс, орос хэлнээс за Толстой хүртэл орчуулж ирсэн хүн байж тийм ингэж Лев Толстойг орчуулж ирсэн. Тий. Тэгээд олон хэлтэй хүн байж тийм ээ. Одоо яг ямар хэлнээс орчуулсан нь тодорхойгүй. Японд суралцж ирсэн. Тэгэхээр Япон хэлнээс, англи, орос хэлнээс орчуулж ирсэн хүн байх таа гэж бодлоо. Тийм байна. Энэ хүн бол 23 онд Японы Kyushu-гийн ангаах ухааны их сургууль төгссөн юм байна. Тийм мэрэгжлийн бол яг ангаахын мэрэгжил дээр. Тэгээд 1949-с 78 онд шинжлэх ухаан Хятадын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. Анхны ерөнхийлөгч гэж. Анхны ерөнхийлөгчтэй. Тэгээд голлох бүтээл нь Дагин гэдэг шүлгийн төвөр байдаг юм байна. Яст мэлхийн хоёг дээрх бичээсийн судалгаа гэдэг ийм өгүүлгийн төвөр байдаг юм байна. Төвчнөөс доогуур гэж өгүүлгийн төвөр байдаг юм байна. За хар муур ба цамхаг харуулсал гэдэг өгүүлбэрүүд нь бол нэлээд тийм зохиолчийн голлох бүтээлд нэрлэгддэг
Ийм зохиол юм байна. Тэгээ одоо энэ зохиолчийн уран бүтээлийн бол нэг нэлээ тийм сонин содон гэж нэрлэгддэг ийм зохиолыг уншия гэж байгаа юм. Харуулсал гэдэг. За би ингэхнэ нүдний шилээ хийж уншнаа. Энэ түүхэн жүжигийг хүртсэн юм байна бас. Түүхэн сэлвтэй. За. Шин тооллын оны хууч төхөж хідэн найз нь ай моёфианаас зээлсэн мөнгө асууж нэгсэнд тэр арга буюу битсэн ганц өгүүлэлгээ хөдөлжээ. 15-6 мянган ханцтай бичвэрээ илгээвэл 7 хоногийн дараа 80 юантай болчихов. Тэгээд өгүүлэг бичих нь ер нь зүгээр юм гэж өдөртөө 10-20 мянган ханц буулгаад байхад сардаа 3 мянган юан өлхөн олох нь гэж бодлоо. Гэлээш өгүүлэг бичнэдэг санаан зоргоор бүтэх хямар хэлбэр ажил биш. Дан ялангуяа түн шиг удаан хүнд. Моопиан нэг бичвэрээ наандаж 3-4 удаа хуулан байж аятайхан болгодгийн учир бүтэн өгүүлэг бичиж дуусгах гэдэг амаргүй байлаа. Худалдсан өгүүлэг нь хэдийгээр 15-6 мянган ханцтайч 2 сар орчим бичсэн юмдаг. Гэхдээ л 2 сарын хөдөлмөрөө 80 юанаар үнэлүүлнэ гэдэг сайн хэрэг. Гэртээ жаал 100 юм аваад зогсохгүй үр зээлийн дарж редактор хэвлэн нийтлэгчид өөрийгөө ч бас таниулаад авлаа. Үүнийг л ёстой нэг сумаар 2-3 туулаа буудна гэж хэлэхээс өөр юу байх вүлээ. Моопиан 80 юаныхаа 50-аар нь өрөөд арав. Ингээд үлдсэн 30 юанаа хэрхэн яаж зарцуулах талаар бодол хийлээ. Шинэ жил хаяанд ирсэн тул Шанхайн дэлгэр рүү том жижиггүй хямдрал зарлжээ. Хямдрал 2 өдрийн дараа дуусна. Яаралгүй горьгүй гэж санаа. Ерөөсө матрас авъя. Шалан дээр унцраа адил хамаагүй хөндөр болж гүйцлээ гэвэл эхнэр нь ор авсан дээргүй юу гэв. Ор аваад хаан тавих вэ? 2-5 чамд сайн яар бид хоёрт нэг ор гэхээр 3 ор болно. Манайд багтахгүй шүү дээ. Үнэндээ Шанхай хотын энэ жижиг байр зай талбай багтай. Урд өрөөндөө 3 ор тавьчихвал явах зайг болно. Урд өрөө нь унтлахын өрөөнөөс гадна хоолны өрөө хүүхдүүд хичээлээ хийх бас хүүхдүүд тоглох талбай болдог. Хүүхдийн хувьд тоглож наадах талбай хэр чухал гэдгийг гэр бүлийн хоёр сайн мэднэ. Иймээс энэ тухай бодцохгүй байхын аргагүй. Шанхайд ер нь хүүхэд багшуул зориулсан тоглоомын газар бий билүү? Европчуудын байгуулсан цэцэрлэг төрөлн байгаа ч тэнд Европ хүүхдүүд л тоглодог. Асрагч хятад авгаачдаас өөр хятад хүнийг тийш нь оруулдаггүй. Тэгэхээр Моопианых шиг айлын хүүхдүүд хаан тоглож цэнгэх билээ дээ. Байшингийнх нь урд тал багахан зай талбай бич арын талбайдаа ажлын өрөө гаргасан тул арай цэлгэр гих урд өрөөгөө хүүхдүүддээ үлдээжээ. Тэдний 3 хүүхэд эндэл гүйж наадна. 3 ор нэмээ тавьчихвал ханамт наалтахаас өөр замгүй гүйж тоглох газаргүй болно. Хүн мэдлэг нэмхийн хэрээр зовлон хураадаг гэлцэн. Тиймээс гэр бүлийн хоёр хүүхдээ чөлөөтэй бай гэсэндээ өөрсдийн тав тухайг үл тун. Эхнэр нөхөр хоёр ийхүү. Тэгэдээ матрас авъя маргааш. Өдөртөө хураагаад оройн дэлгээд унтаж болно шүү дээ шилжцээд өглөөний ундаа авч хүүхдүүдээ асарч түлдээгээд матрас авахар гарлаа. Гудамжны хоёр талаар сүндэрлэх 6 давхар хоёр байшинд байрлах их дэлгүүр Шанхайд л том барилгад тооцогдно. Гудмаар машин тэрэг хүн тарамбай тасралтгүй сувж нааш цааш хүмүүс явж шар хар хөрөн улаан хөх ногоон хувцастай зүсэн зүйлийн хүмүүс холиход нүд рээлжлэнэ. Тэдний суусан хүн тэрэг 1 2 3 гэсээр бүхэл бүтэн 6 минут хүлээж байж уулзуураар нэвтрэв. Хаасайвал их хямдрал бэлэг дурсгалын зүйлс 80% хямдрал гэсэн цагаан дэвсгэртэй тод улаан бичээс ярай. Энэ дэлгүүрийн үүд хаалга гэж амаа ангасан авраг загаслуугаа адил. Хичнээн хүн орж байгааг бүүмэд. Авраг загасны цээжинд байрласан 2 захилгаан шат тасралтгүй дээш доош хүмүүсийг зөөн. Манай хоёр тэн дунд орж 4 давхрын гэр ахын барааны тасагт буулаа. Гэтэл нэг матрас 21 юаны үнэтэй гэв. Яагаад ийм үнэтэй байдаг вэ гэвэл 80% хямдралтай байгаа нь энэ шүү дээ гэв. Хэр хэмжээтэй юм бэ асуухад уртаашаа 6 дохой, өргөөшөө 4 дохой, 4 ямхын зузаантай 2 хүнийх. Сүлжмэл даван бүрээстэй гэв. Матраст эндүү үнэтэй байсан учраас гэр бүлийн хоёр арга буюу харж дэлгүүрээс гарлаа. Улмаар урд талын 2 давхар тоглоомын дэлгүүр оров. Зул сарын баяр болох нэ. Хүүхдүүдээ бэлэг аваагүй байгаа. Тоглоом ах уу? Тэгидээ. Сайн яар дахиад дуртай шүү дээ гэсээр дотроо 6 дэгдээ хийтэй эрзэнэн өндөг 2 томдоо завь хайрцагтай усан бодог авлаа. Нийтдээ 5 юанаар тоглоом авчээ.
Манай хүүхдүүд дутуу гоцоохон ч гэлээ бидэнтэй харьцуулахад азтай улс юм да. Би л багада нэг юм уу хаамрын хүүхэлдээрээс өөр юм тоглоомгүй байлаа. Хүүхэлдээндээ их хайртай байж билээ гэв. Тийм шүү, бидний багад ямар тоглоом байсан биш. Шавар хүүхэлдээл байлаа. Түүнтэйгээ тоглоно. Эвдэрч ихвэл жигтэйхэн уйлт гисэн гэж ярилцав. Эхнэр нөхөр хоёр өөр юу авах вэ? Жигнэмэг авъя. Шинэ жилээр идэ. Хүүхдүүд бол баярлаг. Тийм шүү. Төхүүлж яваад авчиж болно. Эндээс өөр авах юм байна уу? Байхгүй. Тэнд хүүхдийн хувцас байна. Сайн эрт тарах юм шиг байна. Хэд хоноод 2 нас хүрлээ шүү дээ. Нэрээ тийм. Тэр хувцсыг авъя гэсээр хүүхдийн хувцсны дэлгүүрт оров. Гэтэл малгаатайгаа хос цэнхэр носон цамц өмд 13 юан 5 могийн үнэтэй байв. Үнэтэй байсан ч авчих уу гэж нөхрөө хэлэхэд эхнэр нь тэгээд дараа сард юугаа идэх болж байна гэж уруу царайлав. Зүгээр дээ би хэдэн өгүүлэг бэлэн болгосон түүгээрээ болгочихно гэж ярилцаад тэр хослолыг авлаа. Улмаар тус бүр 1 юаны үнэтэй 4 саван авбал худалдагч ноёнтой энэ зоос чинь хуурамч байна. Солиод өгөөч гэх юм. Аваад шилэн дээр цахвал Мовпианы өгсөн 1 юаны зоос үнэндээ хуурамч байлаа. Хариултанд өгсөн мөнгө штэ. Гэсээр үлдсэн мөнгөө гаргахаар зүүн халаасандаа гараа шургуулав. Тэгтэр үлдсэн 10 юаны дэвсгэрт нь алга. Уранхай халаасандаа хийчихсэн юм уу? Үгүй дээ гэд баруун халаасаа эргүүлвэл ёроолтон уранхай хоосон байлаа. Мовпианы яриа царай илт барайлаа. Тэр хоёр гэрээсээ 13 юаны дэвсгэртээс гадна унаанд өгөх хідэн зоостой гарчээ. Бараг 19 юаны юм аваад үлдсэн 10 юана гээгээд барахгүй. Хариултанд нь хуурамч зоос авсан болж таарав. Түүнийгээ сольж өгөх гэсэн мөнгөгүй үлджээ. Хуурцсантаа уурлаж бухимцаар хүүхдийн хувцсны дэлгүүрийн худалдагчтай уулзахаар яв. Мовпиан 11 юана алдчихлаа. 2-3 мянган хан зүсэг бидсний минь хөлс шүү дээ. Хайрын мөнгө шалгалаад хүү таны өгсөн хариулт мөнгө хуурамч байна гэвэл дэлгүүрийн худалдагч хуурамчаа гэж гайхшрав. Гуандун аялгуудаа өгтөгч худалдагчаа дуулаж хариултыг нь сольж өг гэсэн ч худалдагч ийм зоос манад байгаагүй гэд солих боломжгүй гэв. Энэ чинь цагаан зис зоос байна шүү дээ. Харин тийм хараашийн цагаан зис байна. Та авахтаа шалгаж үзэхгүй яасан юм бэ? Би та нарт итгэж шалгасангүй л дээ. Танахаас юм авдаг болохоор ийм юм бодно гэж сансангүй. Манай дэлгүүр 20 жил ажиллаж байгаа. Хуурамч мөнгөөр хариулт өгч байсан удаагүй. Тэгвэл энэ мөнгө хаанаас гарч ирдэг байна? Манайх л ав биш. Танайх биш гинэ. Тэгээ би таныг хуурсан хэрэггүй. Би 20 юантай явсан. 5 юанаар нь тоглоом 13 юан 5 моогоор нь танаагаас энэ хослолыг аваад хэдэн мов зис зоостой үлдсэн гэх Мовпиан халаасаа эргүүл зоосоо гаргаад би та нарыг хуураад явах вэ гэхэд таныг хуурсан гэж хэлсэн хүн алга. Авсан хариултаа солиод ирсэн ч юм билүү хэн мэдэх вэ гэв. 2-3 минутын дотор сольж амжих уу? Амжигүй л амжилтгүй дээ. Танах ястай нэрнээс ашгүй газар байна да. Мовпиан уурлаж бухимдсандаа би ийм хиймар хүн хуурдаг олхог амт биш гэсээр хуурамч зоосыг шидэж өрхөв. Харж ирээд аанаа шалан дээр унтаж даарсаар шүн сэрлээ. Цонхоор тусах сарны тууш гэрэл харанхуй өрөөнд гэгээ оруулна. Өдөр өнөө хуурамч зоосыг чулууцснаа санаад харуусах сэтгэл төрөв. Тэр зоосыг хайдгүй л байж. Шалгалаад хөрвөөхөд эхнэр нь сэрчв. Сэрчгээ юу? Цаг хэд болж байна? Гурвал болж байгаа болов уу? Хүүтэн байна шүү. Ер нь дулаацахгүй юм гэхэд ор тавихгүй болж горгүй. Хүүтэн шалан дээр духтай унтна гэж байхгүй юм байна. Матрас л авъя. Харин тийм ээ. Гэхдээ өнөөдөр матрас авсан бол хүүхдтэй хослол авч чадахгүй байсан шүү дээ. Тэглээгээд мөнгө алдахгүй л байлаа. Хүнд ч хурдахгүй. Чи мөн төвчээргүй хүн шүү. Нэг зоосны төлөө тэгтлээ бухимдж байдаг. Үнэндээ ганц зоосноос болж бухимдсан юм бишээ. Намайг хуурамч зоос авчирч хуурлаа гэсэнд нь би ууралсан. Тэр зоосыг хайдгүй л байж. Тэгэд яах гээвэ? Хүүхдүүдтэй өгч тоглохгүй юу? Одоо бол өөр нэг нь олж аваад хуурамч гэдгийг нь мэдсэн хойноо над шиг уурлаж бухимдна. Ганц зоосноос болж хит хичнээн хүн сэтгэлийн чилээхийг төсөөлөхөд бэрх. Биднээс ядрах нэгэн олж авбал яах вэ? Хүний амьд ч хурч мэднэ шүү дээ. Хаялгүй аваад л ирдэг байж гэж Мовпианыг харуулсангүй хэлбэл ихнэр нь одоо яах вэ? Нэг нь хайшигсан юм яалтаач билээ. Ахаад энэ мэтэр хүнд хууртвал хаялгүй хадгалъя гэсээр намуухан ярилцахад аанаа гадаа харанхуй байлаа гэж. Тэгээд ерөөсөд ийм л өгүүлэг юм аа. Тэгээ энэ өгүүлгийг магадгүй одоо юу энэ өгүүлэг чухам одоо
юу аль талаараа тийм ээ хүмүүсийн их сонирхлыг татаж энэ хүн зохиол энэ алдартай зохиолчийн гол бүтээлүүдийн онцлог бүтээлүүдийн нэг гэж ингээд дурддагдаад байгаа юм бэ гэж гайхаж магадгүй л дээ. Тэгээ ер нь бол энэ өгүүлгийг ингээд нэг уншихад анзаарахдаггүй. Зүгээр л одоо нэг хүн байдгал амьдрал юм шиг санагдаж байгаа юм тий. Байдгал амьдрал. Гэтэл зохиолч энэ дээр юу бодсон бэ? Зохиолч яагаад энийг одоо харуулслагд нэрлсэн? Яагаад ийм үйл явдлыг сонгож авсан тий? Харуулслал гэдэг нь мөнгө хайсан харуулслал юм уу? Хүнд хуурцсан харуулслал юм уу? Тийм ээ. Эн чинь ингээд айгүй олон юм бодогдож штэ. Надад юу бодогдсон бэ гэхээр эхлээд ингэж байгаа юм. Энэ үгэл ихнээс анзаарахдаггүй байгаа байхгүй юу? Тэдний үхээр хятад хүүхдүүд, хятад хүн, хятад их орондоо чөлөөтэй ингээд тоглох хүүхд тийм ээ. Тоглох газар байхгүй. Өөрийн гэсэн цэцэрлэг төрөлн байдаг гэсэн тэнд нь хятад хүмүүсийг оруулдаггүй. Хятад хүүхэд тэнд тоглох эрх байхгүй. Тий. Энэ бол зохиолчийн их эмзэглэл байсан байна. Ер нь зохиолдоо нуусан. Тий, ер нь бол тий. Яагаад тэгэхээр бид нар бол ингээд өөрийнхөө их нутагтаар байгаа мөртлөө миний хүүхэд тоглох газарч байхгүй, дураараа одоо ингээд орж гарах тийм хятадын нутаг дээр хятад хүн дураараа байх боломж байхгүй тийм цаг үе юм а гэж. Энэ бол зохиолчийн хамгийн их том эмзэглэл байсан юм уу гэж ингэж бодож байгаа ер нь бол. Тий, таны энэ үгэн дээр нэмээд хэлэхэд энэ зохиолыг 1926 онд бичсэн байна. Тэгэхээр бараг 100 жилийн өмнө бичигдсэн зохиол байна шүү дээ. Тэгэхээр тэр үеийн нийгэмд бас л яг таны хэлсэн шиг яг өөрийнхөө эх оронд хүүхдүүд нь сургуульд сууж чадахгүй тийм нэг хэсэг жил байсан үе байсан шүү дээ. Тэрнийг бас ингэж бичсэн оноос нь харж болж байна. Тий. Тэгэхээр яг энэ зохиолчийн хамгийн том эмзэглэл бол тэнд байсан юм байна гэж би гэж бодсон байхгүй юу ер нь. Нэг. Хоёрт гэвэл альва зохиолд биш үү? Энэ зохиолчд юу энэ зүгээр мөнгө нэг тийм нэг юаны сохор зоос хуурамч сохор зоосны төлөө харамссан харуулсал биш байхгүй энэ өөрөө тий. Тэгээд тэр хүн тэрэг хөлөглөө явж штэ. Хүн тэрэг хөлөглөөд явж байгаа. Хүн тэрэг одоо юу гэдгийг баг 6 минут зогсож тэр уул зураар нэвтрлээ тий. Тэгэхээр хүн хүнээ ингээд ундаг хүн хүнээ одоо ингээд тийм ээ. Одоо бол машин одоо тэр тухай ингээ ярих юм бол хэний ч санаанд буухгүй шүү дээ. Эн чинь бол зохиолчийн хувьд айгүй том эмзэглэл байсан байна л да багдгаа. Хүн ингээд тэрэг унаад нэг хүнийг ингээд морь мал шиг тэр тэргэнд явган одоо тийм ээ. Хүн тэргэнд оруулаад ингээд одоо дашууртахаас наагур. Дашууртахаас бусдаар тэр хүнийг ингээд яг морь мал шиг ингээд нэгээ зардаг ийм нийгмийн тухай. Энэ их өөрийнх нь гол эмзэглэл байсан юм уу гэж бодож байгаа. За тэгээд хоёрт гэвэл ер нь үйл явдлынхаа гол шугамд хүрэхийн тулд ийм олон үйл явдлаар явж штэ. Хүнд өртөө байсан найзуудаа. За тий. Өгүүлэг бичсэн 15-6 мянган ханцтай өгүүлэг бичээд 80 юан авсан. Тэгтэл тэр 80 юан 2 сар бичсэн тэр өгүүлэг 15-6 мянган хан зүсгтэй өгүүлэг 80 юан гэдэг бол асар их мөнгө байгаа даа гэж чинь. За тийм. Тэ? За 50 юанаар нь өрөөд аржээ. 30 юан үлдлээ. Тэгээд энэ хоёрын нэг тийм юу вэ штэ. Одоо нөгөө хүмүүс бол өдөр тутмын нэг ахын жаахан жижиг сажиг зовлонгууд байдаг тий. Тэрнээс илүүгээр ирээдүйдээ итгэсэн хүмүүс байхгүй юу? Хүүхдүүд минь жаргалтай байх хэвээр. Хүүхдүүд дураараа тоглох газартай байх хэрэгтэй. Миний хүүхэд тоглоомтой байх хэвээр. Миний хүүхэд баяраар одоо тэр дуртай юмаа идэх хэрэгтэй, амттан идэх хэрэгтэй. 2 нас хүрж байгаа хүүхэдтэй авсан малгай цамцных нь хослол бараг л матрасны үнэтэй байгаа байхгүй юу? Харин тий. Гэхдээ матрас авах уу цамц малгайны хосол авах уу гэхэд эргэлзэхимгүйгээр хүүхдтэй л овц авъя гэж. Тэгэхээр эн чинь юу харагдаад нэхэр ирээдүйдээ итгэсэн хүүхдүүдийнхээ сан сайхны төлөө өөрсдөө ингээд ерөнхийд нэг зөнд нь орхиж байгаа те. Тэр бол ингээд эцэг эхийн хайр юм а гэж. Ингэж бодож байгаа. За тэгээд шөнө унтаас ирж штэ. За ер нь бол ингээд юу юм байна. Газар ингээд унтна гэдэг бол бардгүй даваа юм байна те. Энэ бол ерөөсө давахгүй даваа байна. Дараад байна. Тэгээд тэр хоёрын хооронд төгсгөлд нь ихтер нөхөр хоёрын хооронд маш богинохоо юм харилцан яриа шүү дээ. Чи тэр төвчээргүй хүн шүү те. Чи бол их төвчээргүй хүн. Тэр нэг зоосны төлөө одоо тэгтлээх бухимдчих ямар хэрэг байна гэж. Эндээс зохиолч хэлэх гэсэн санаа гарч ирж байгаа юм. Энэ диалогт гарч ирж байгаа хамгийн гол харуулслал нь. Тэр харуулслал чинь ингээд 3 үе шаттай гарч ирж штэ. Нэгд гэвэл ингэж байна.
Гэхдээ би тэр нэг зоосыг одоо хуурамч байсанд нь тэрний төлөө уурлаагүй. Тийм ээ? Хамгийн гол нь намайг хуурамч зоос солиод аваад ирлээ хийсэнд нь би бухимдсан юм а гэж. Тэгэхээр эн чинь яа вөхөр штэ төв шударгуу чигч шударгуу хүнд бол хамгийн одоо юугаар хэмжиж болохгүй эрхэм дээд юм бол хүний нэр төр. Тийм ээ? Нэр төр. Тэгээд эн чинь одоо өөр олон зохиолч хэлсэн байдаг чинь нэр төрийг хайрлаа. Нэр төрөө дээдлж бай. Яагаад тэгэхээр хүн өөртөө бардан байж өөрийнхөө нэр төрийг өргөхгүй бол зарим газар хүн тийм ээ? Аяг будаа, аяг хоолны төлөө нэр төрөө алдаж, сохор зоосны төлөө үнцний алддаг ийм цаг үе байна. Тим хүнийг бол хүн гэж үзэх үгүй юу? Аяг хоолны төлөө өөрийнхөө бүх нэр төрийг ингээд арилждаг. Сохор зоосны төлөө өөрийнхөө одоо үнцнийг бүрэн алддаг тийм хүмүүсийг хүн гэж үзэх одоо бодогдолтой гэдэг юм уу те. Би бол яг ийм нэг үгийг нөгөө хятадын Нобелийн шагналт нэр зохиолч Мояны нэг ярилцлагын дотор ийм нэр байсан. Тэгэхээр гүмороо бол юусэн гэхээр тэр өөрийнх нь нэр төр хэдийгээр ядруухан амьдардаг, зутруухан амьдардаг тийм ээ дандаа эргэн дутагдаж хажигдаж амьдардаг ч гэсэн бүр их хүнд амьдрал туулсан ч гэсэн тэр хүнийг тэр зэрэгт өдий зэрэгт нь авч явсан хамгийн чухал юм бол нэр төр. Нэр төр байхгүй юу? Сэвгүү, ариун, шудраг тэр нэр төр. Тэгэд сохор зоос авчирсан гэж одоо хуурамч зоос аваад ирсэн гэж өөрийн одоо гүтгэж штэ тий. Та солилцсон баха. Та үйлдвэрлээгүй ч гэсэн та сая энэ хооронд солиод аваад ирэх шиг боллоо гэж. Сольж амжихгүй гэсэн. Амжихсан, амжийг үл амжин л даа гэж. Тэгээ энэ бол тэр хүний нэр төрөө хайрлсан том эмзэглэл байсан тийм үү. Хоёр дахь за ингээд эхнийх нь энэ. Хоёр дахь нь юу гэхээр үгүй тэрийг ерөөсө хайдгүй л байж хүүхдээ авчир тоглоулдаг байж. Үгүй чи тэгээд тэрийгээр яах гэдэг нь сохор зоос. Тийм яриа. Яагаад гэвэл тэрийг өөр хүн олж аваад над шиг ингээд хуурагдана. Тий. Тэрнээсээ болоод хүний итгэл гэдэг юм байхгүй бол. Нөгөө яа хичнээн олон хүн сэтгэлэн чилээгээд эн чинь хуурамч байсан байж тээ. Тэгээ хүний итгэл гэдэг юм чинь бас мөнгөөр хэмжихийн аргагүй хэмжиж болдоггүй тийм их чухал зүйл байна шүү дээ. Тэгэхээр яг тэр их итгэл гэдэг юмыг ганцхан муу нэг Иоанны хуурамч зоосноос болж олон хүн битгий итгэлээ алдаасай л гэж. Тэ? Тий, тэрэнд эмзэглсэн. Эмзэглсэн. За гурав дахь нь хамгийн гол нь шүү дээ. Хүш биднээс ядруухан хүн болж авсан бол яана. Хүний амин төрүүл яах вэ гэж. Тэгээ энэ бол хамгийн том эмзэглэл нь байхгүй. Энд чинь шат чаттай яваад шүү дээ. Тэ? Ягаад тэгэхээр эн чинь нийгэм өөрөө ингээд арай болцоотой хүн бол нэр төрөө хайрлана. Дараагийн хүмүүс бол итгэл найдвар гэдэг юм хайрлах хэвээр. Гуравт нь бол тэрүүхний төлөө хүн албал яах вэ? Тий. Хуурамч ганц цагаан зис зоос гэдэг нь одоо бидний ярьдаг хөнгөн цагаан зоослох гэдэг юм л да тий. Хөнгөн цагаан зоос. Тэгээд энэний төлөө хүний амин төрүүл яах вэ гэж. Зохиос тэгэхээр ямар ч тохиолдолд мөнгө гэдэг бол хамгийн чухал юм биш ээ тий. Эннээс болж хүн итгэлээ алдаж болохгүй. Эннээс болж хүн нэр төрөө худалдаж болохгүй. Эннээс болж хүн хүний амин төрж болохгүй. Тэгээд тэр зоосыг хайсан хизээ нэгэн цаг тэрийг хүн олж аваад тэгтэл тэрийг булаах гээд нэгнийхээ амин төрүүл яах вэ гэж. Ийм харамсал байгаа даа гол нь ер нь бол. Тэгээд ер нь бол их олон зохиол байдаг шүү дээ. Ер нь сохор зоосон суулж хүний амин төрсөн. Хүний гарт явсан одоо гуйлан бүгжийг алтан бүгж барин жандураад хүний амин төрсөн. Тэ ийм одоо маш олон тохиолдлуудыг бол зохиолуудаар бичсэн байдаг. Тэг яг энийг би юу гэж бодож байна гэхээр энэ зохиолыг бол яг нь мэрэгжлийн уншигчийн хувьд би уншаад анализ хийж байгаа юм. Тэрнээс биш хүн гэдэг хөнгөн гүйлгээд унших юм бол энэ зохиол одоо юугаараа тийм их сони юм бэ? Тийм ээ, харин би бас тань шиг энэ зохиол одоо юугаараа тийм шидэвэр зохиол гэж ингэж нэрлэгддэг юм бэ гэдэг. Гэхдээ би бол энийг ч одоо монгол хэлээр уншиж штэ. Тэгтэл яг хятад ихтэрээ энэ зохиол илүү хүн гүнзгий. Илүү олон салаа утгатай тий. Илүү олон давхар санаа агуулсан. Яг их хэлээр нь унших юм бол тийм байгаа бахал гэж бодож байна. Ер нь бол. Тийм ээ. Орчуулгыг би муу орчуулга гэж байгаа юм биш. Гэхдээ хятад хүн хятадаар сэтгээд тий. Тэгээд хятад хэлээрээ бичээд тэгээд их алдарсан энэ зохиол гэдэг бол яг их зохиол дээр бол бас илүү өөр утгаар буух байх гэж бодож байгаа юм. Тэр түрүүчийн бид нар яг өнөөх жижиг гартай чэйн өгүүлэг дээр нэг өршөөгөрөөд гэдэг тий.
нөгөө техникод жижиг гартаа чинь тийм хүний эхнэрийг уучлаарай их барьж гэж авчаад явахдаа нөхөрт нь өршөөгөөрөө уучлаарай гэдэг. Тэрийг бид нар эндээс ингээ харахаараа өршөөгөөрөө уучлаарай шилжээ явдаг байж л гэж бодож байгаа. Тийм ээ. Сүүлд нь хоёулаа ярьж ирсэн. Гэтэл тэр хятад ихтэрээ эрэгтэй хүн эмэгтэй хүнийг их барьж авах ёсгүй юмыг би хийлээ шүү. Би одоо эхнэрийн чинь ингээд би те хүрлээ. Тэгэхээр намайг энэ аргагүй байдлын төлөө өршөөгөөрөө гэсэн тийм давхар санаа байх шиг байгаа юм. Тэ? Ханз байсан. Тэ. Тэгэхээр магадгүй энэ зохиолыг ингээд яг хятад ихтэй нь үзвэл харуулсан нь миний саяны ярьснаас илүү ямар одоо юу гэдгийг тэ гол үндсэн санаа байсан бэ гэж. Илүү ярил илүү нарийн шир юм гарах байхад гэж бодож байгаа юм л да. Тий, орчуулга гэснээс би бас нэг зүйл анзаарлаа. Та сая тэр баггүй нь байна штэ. Сайн ир гэдээ уншаад байсан тий. Тэгээ сайн ор гэдэг нь 3 дахь күү гэсэн үг. За нэр байж болно. Гэхдээ 3 дахь күү гэдээ орчуулж бас болно. Тэгээд би бодож ирсэн. 3 дахь күү гэвэл арай илүү ойлгомжтой байсан болов уу гэж бодож ирсэн. Тэгэхээр ингээд хятад хэлтэй хүн, хятад хэлгүй хүн хоёр уран зохиолын тухай ярихад хин юу ажигласныг ярьж өгч хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тий. За ингээд энэ удаагийн ном ярьжиг подкаст энэ хүрээд өндөрлж байна. Энэ удаад бид хятадын алдартай зохиолч, түүхч, улс төрч, шинжлэх ухааны зүтгэлтэн, орчуулагч, нийтлэлч Гүморогийн харуулслах гэдгийн богино нөгөөдгийг бүрийн ихээр уншчихлоо. Тэгээд өөрсдийнхөө уншсан, ойлгосон хэмжээнд өөрсдийнхөө хийсэн ажиглалтыг та бүхэнтэй бас хуваалцлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр таа. За дараагийн дугаараар уулзцгаая.